Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг эхнэр 35 настай Наирэ, нөхөр 36 настай И Жеон гэдэг дөрвөн охины аав ээж. Эхнэр Муурны, нөхөр нохооны салон ажилладаг. Анх бааранд бүжгэлжгаа танилцаж, дугаараа солилцоод хамт гадуур зугаалж болцоороод ирээд нөхөр нь таалагдаж, үерхэг санал тавьсан бол Жеоны хувьд анх эхнэрээ нэг сонирхдаггүй байсан ч сүүлдээ тасаж сайн болсон гин. Ингэж үерхэд 1 жилийн дараа гэрлэхээр төлөвлөж явах үедээ хүүхэдтэй олж хурмаа эснээс 1 жилийн дараа том охиноо төрүүлсэн. Бичлэг гарч ирээ өглөө босоод дөрөв хүүхдээ хооллож, хувцсыг нь бэлдээд үсийг нь боож сургуульд нь явхад бэлддэг бол энэ оронд Жеон унтсаар байх бөгөөд сэрээд хэвцэн чихтэй утсаа авах эхэлдэг. Ирээ нөхрөө өөрөө босоод туслах байх гэж хүлээгээд олон жил болчихоо. Хаяа хамгийн муухай ашаа гаргаж иж туслуулдаг гэдгийг сонсон өтлөгч нөхрөөс энэ дөрөв охин өөрийн чинь хүүхэд биш юм уу? Ээжтэй нь харилцаа муутай байлаа гэд өөрийнхөө хүүхдүүдэд ингэж хандаж болохгүй гэхэд Жеон зориуд босдгүй гэж хариулдаг. Ирээ хамгийн бага хүүхдээ нөхөртөө үлдээгээд 3 охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр гарсны дараа Жеон бага охиноо гарынхаа үзүүр зарж эхэлдэг. 아이고. 뭐? 가지고 와. 언니 볼 거야? 물티슈. 물티슈 갖고 와야지 닦아주지. 셀프야? 리모컨. 이것을 갖고 와. 이거 사? 뭐 하는 거야? Ирээ гэртээ орж ирээд уул аваа шиг их угаасан утаснуудаа гаргаад эвхэж гэрээ цэвэрлдэг. Ийм байдалтай 10 жил өнгөрч байгаа бөгөөд ирээ хүүхдүүдээ ганцаараа өсгсөн чадна гэсэн бодолтой болжээ. Энэ талаар Жеон илүү цагаар маш завгүй ажиллаж байгаа учраас эхнэр маань гэрээ ажлыг хийж байгаа гэж ярьдаг. Ирээ гэрийнхээ ажлыг хийж дуусаад ажил дээрээ 12 цаг гэж ирдэг тэрээр сарда ойролцоогоор 2.7-оос 3 сая воны орлоготой байдаг ба нэмээд давхар ажил хийдэг гин. Энийг харсан хөтлөгч нөхөрт охтуудаа одоо анхаарал тавихгүй бол хөгшөрсний чинь дараа хүүхдүүд өөрийг чинь тоочж харахгүй. Дараа нь харамсахыг хүсэхгүй байгаа бол ядаж гарахт нь баяртай гэж хэлжээ гэдэг. Нөхрийн дараагийн асуудал эхнэртэй хэлэхгүйгээр гэрийнхэндээ юм авч өгдөг. Хосууд баяр ёслолын үеэр хоёр талынхаа гэрийнхэнд 100 мянган вон өгөхөөр тохиролцсон ч Жеон ихчдээ дундын мөнгнөөсөө эхнэртэй юу ч хэлэлгүй угаалган маш авч өгсөн. Дээрээс нь Жеоны гэрийнхэн хамаатан саднараа нийлж ийш тийшээ явах, караоке орох, эсвэл нэгнийхээ гэрт очиж бүжгэлж дуулах туртай төрлийн хүмүүс байдаг гэн. Нэг удаа бөөнөрөө аялын автобусны дотор явж байтал Жеоны хамаатных нэгч ирээг дуулгээд микэ өгсөн. Ирээгийн хувьд төрсөн аав ээжийнхээ хажууд ч дуулж үзээгүй болохоор аль болох эвтэйхнэр чадахгүй гэдгээ хэлтэл нөгөө их чинь яхаараа дуулдаггүй ингээд тоолохоор нь микэрээ зогчээ. Энэ явдал бүр хурим хийхээс өмнө болсон. Жеон энэ талаар тухайн үед ирээ микэр цохиулаад өвцөндөө биш уур нь үрсэн болохоор уйлсан юм шиг харагдсан гэж ярьдаг. Жеоны дараагийн асуудал ямар нэгэн зүйл болвол эхнэрийнхээ биш гэрийнхнийхээ талд ордог. Аав ээж их чинь юу гэж хэлнэ тэрийг нь дагдаг бөгөөд ирээ дургүй байгаагаа хэлэхээр чи манай гэрийнхэнд угаасаа дургүй байдаг гэж уралдаг гин. Хамгийн сонин нь энэ хоёр бие биенийгээ ажууши ажумаа гэж дууддаг. Яагаад ингэж дууддаг болсон талаар нь асуухад байнга маргасаар агаад гэж хариулсан. 나서 아저씨한테 말을 한 거잖아. 근데 아줌마 미워해. 아저씨 근데 아줌마 Гэхдээ хосын харилцаанд бие бинийгээ юу гэж дуудахнаас чухал байдаг баг. Тэгээд Жеоны гэрийнхээ аялалд явсныхаа дараа хэдэн төгрөг юунд зарлагдсан, мөнгө дахиад үлдсэн үү үгүй юу гэдэг талаар огт хэлдэггүй. Бүх тооцоог их чинь хариуцдаг юм байна. Ирээ хүмүүс бөөндөө юм ийхээр мөнгө цуглуулсан л бол баримтаа гаргаад нийт мөнгө нь юм болсон гэд тайлагнах ёстой гэхэд Жеон ихчигээ өмөрч эхнэрээ хараадаг. Сүүлдээ ирээ чиний хувьд гэр бүл чинь биш аав ээж ихч дүү чинь нэгт байдаг. Аав ээж чинь сал гэж хэлснээс хойш өдрө болгон салъя гэж хэлдэг болсон мэдтэй гэхэд Жеон хөөе наа ирээ чи үнэхээр алдаа гаргаж ийшүү гэж хэлээд хувцас өмсөж такси бариад гэртээ очин бүх камернуудыг унтраагаад нэвтрүүлгийн багтаа ярьж камера аваарай бид үргэлжлүүлж чадахгүй торгуулийн хэмжээг мэдж байгаа гэдэг. Хөтлөгч Жеоноос яагаад камер унтраасан талаар асуухад бит хоёрын бичлэг засагдах юм бол манай гэрийнхэн болон ирээгийн хоорондох харилцаа бүр муудах юм шиг санагдаад гэдэг. Хөтлөгч хэрвээ тийм бодолтой байгаа бол та хоёр хамт амьдрахгүй байсан нь дээр эхнэр эгч хоёроо нэгийг нь сонгох гэвэл хэнийг сонгох вэ гэхэд Жеон бодоод хариулж чаддгүй бөгөөд хоёуланд нь хайртай болохоор хэлж чадахгүй байна гэдэг. Сонирн байгааз ирээгийн салах бодол 40% таагаа маань. Ингээд эхнэрийн талын бичлэг дуусч нөхрийн талын бичлэг гарлаа. Ирээ хүүхдүүдээ байнга яа, но, шив гэж дууддаг. Уг нь хүүхдүүд нь бүгд нэртэй.
Эхнэрээ ихний асуудал хүүхдүүдтэй ураа гаргадаг. 야 44분이야. 얼른 하라고 좀. 진짜 챙기라고 하나도 안 챙기고 진짜. Бичлэг гарч Жион ирээд хүүхдүүдтэйгээ зөөлөн харьцаа. Надтай үлдэхдээ үгэн цай ороод томоотой байдаг гэхэд ирээ. Тэгвэл өглөөдөө ирэх тусаа туслахад болох юм байна гэдэгч Жион сүүлийн үед эхнэрийнхээ муурны салоныг сурталчлах бичлэгнүүд хийж орой олтол ажиллаж байгаа тул өглөө эрт зэрхэд хэцүү байгааг нь нохооны салон ажилуулаад сар дунджаар 6 сая вон олдог. Жионы бодлоор тэдний 3 дахь охиных нь өсвөл төгжил юм ойлгох чадвар бусад хүүхдүүдээс арай удаан байгаа юм шиг санагддаг бөгөөд эннээс болж ирээ байнга загнад юм байна. 잘하네. 아이씨. 옷은 이게 뭐야 도대체. 치우라고 빨리. 야 머리 숙여보라고. 신발도 신어 빨리. 아 진짜. Хөтлөгч хүүхдүүдийн бичлэгийг үзээд өглөөс ирээд хүүхдүүд хоорондоо юм ярьж инээлтэд өдрөө гоё эхлүүлэх ёстой байхад танай хүүхдүүд тэр чигтээ айцтай байгаа нь харагдаж байна. Яагаад гэвэл ээж нь өглөөс сэрсэн цагаас нь эхлээд орилж бахираад байгаа болохоор загнуулах вэ гэсэндээ инээж юм ярьж чадахгүй байна. Мэдээж 4 хүүхэдтэй бүх ажлыг амжуулахад хэцүү байгааг чинь сайн ойлгож байна. Гэхдээ ингэж хүүхдүүд рүү уурлаж ганцаараа бүгдийг нь амжуулах гэж оролдохын оронд нөхөртөөгөө хамт хийсэн дэргэдэг. Том охин ээжийг бид нарын өсөхийн төлөө тэгж их хичээж байгааг хараад хэцүү байдаг гэж хэлээд уйлдаг. Хөтлөгч ээж нь байнга уйлдаг болохоор хүүхдүүд чинь бас ямар ч шаардлагагүй юм дээр өөрсдөө мэдлэхгүй уйлж байна. Өөрөө шийдээ 4 хүүхэд төрүүлсэн бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Байнга хүүхдүүдтэй та нарыг өсгөхөд хэцүү байна гэж уйлж дуулаад байвал сүүлдээ хүүхдүүд чинь ээжигээ хэцүү айлгаад байгаадаа гимшиж төрсөндөө харамсна. Хүүхдүүд хизээч ингэж бодож болохгүй гэдэг. Бичлэг гарч ирээ. Би энэ алх хүүхдүүд үнэхээр их хайртай. Харахаар хүрмээр, үнэрлэмээр санагдаад байдаг. Тэгээд хүүхдүүдийг том болохоор тэр мэдрэмж арилждаг гэж хоёр үзүүртэй юмэрсэн. Жион ирээд байн орилж бахираад ахаар хүүхдүүд том болоод чамаас сурсан зүйлээ өөрийнхөө төрүүлсэн хүүхдүүдээр гарганаа. Охтууд ээжигээ дураадаг гэхэд ирээ. Чи тэгээд намайг ээжигээ дураасан гэх гээд байгаа мөг жууралдаг. Эхнэрийн дараагийн асуудал хадмуудтайгаа байхдаа өөрт нь нэг л юм таалагдахгүй бол гарч явах. Эсвэл өөр өөрөөр ордог. Жионы бодлоор хэдий дургүй байсан ч гэрийнхнийх нь хажууд төвчж өнгөрөөгөөд гэртээ ирээд надтай харилцуул дээр гэж боддог гин. Жионы гэр бүл жилдээ заавал 2 удаа аяллаар явдаг ба энээс тусдаа баярын өдрүүд гэж байгаа. Иймэрхүү уулзалтанд явах болгондоо хэрэлддэг болохоор сүүлдээ ирээ хадам аав ээжигээ уцаар ярихт нь хүртэл харагдахгүй тул зайлсхийдэг болсноос хойш аав ээж нь ч нэх ярихаа болсон гин. Жион ч бас ирээгийн аав ээжтэй яг адилхан байдаг. Ирээ энгийн үед хадам аав ээж рүүгээ огт ярьдаггүй мөртлөө короногийн үед өвдөж аялал явж чадаагүй үедээ нөхөр хүүхдүүдээ явуулсныхаа дараа хадам аав руугаа залгаж зарлагын баримт нэгсэн нь Жионы ихчэд муухай санагдаж дургүй болсон гин. Дээрээс нь ирээ гэртээ хадмуудыгаа хонуулах байтугай авчрах дургүй. Энийгээ гэртээ хүн оруулах дургүй болохоор гэж тайлбарладагч дүүгийнхээ найзыг найз залуутай хамт гэртээ бүр шөнийн цагаар оруулж ирээд хонуулсанд Жион гомдсон байна. Ингээд хосын бичлэг дуус зөвлөгөөний цаг боллоо. Сэтгэл зүйч Жионоос эхнэрээсээ хүсдэг зүйлийн талаар асуухад хүүхдүүдтэй уурлахаа болж намайг ажилдаа явах, таарж ирэхэд ядаж мэдлдэг байхыг хүсдэг. Ээж нь тийм зүйл огт хийдэггүй болохоор хүүхдүүд ч бас адилхан байдаг гэхэд сэтгэл зүйч гэхдээ эхнэр чинь нэвтрүүлгийн туршид байнга уйлж исэн. Угаасаа ингэж уйлдаг төрлийн хүн юм уу? Эсвэл эхнэрээ ингэж их уйлуулад идэм үү гэхэд Жион өөрийгөө өрөвдөөд уйлдаг юм шиг санагддаг гэж хэлээд бас л уйлдаг. Сэтгэл зүйч таач бас ингэж уйлдгүү гэхэд миний нулимсыг эхнэр маань ганц ч удаа харж байгаагүй хаа. Эхнэрээ өрөвдөөд уйлчлаа. Хэрвээ надтай амьдраагүй байсан бол аз жаргалтай амьдрах байсан бах гэдэг. Сэтгэл зүйч би анх удаа л эхнэрээ өрөвдөөд уйлж байгаа залуу харж байна. Өөртөө ч уулзаад надад 2 зүйл мэдрэгдлээ. Нэг нь маш тайван, нөгөөх нь нэлээд мэдрэмтгий хүн. Эхнэр чинь өрөвдөлтэй байгаа болохоор биш, амьдрал шудраг бус санагдаад уйлж байгаа. Судалгаанаас харахад та мөнгөний талаар маш их битсэн байна. Дээрээс нь өөрт чинь ямар ч найз байхгүй. Мөнгө хэрэгтэй, эхнэр нь байнга уйлдаг, нэмээд 4 хүүхэд өсгөх ёстой. Надад танай гэр бүл маш сонин санагдсан. Яагад гэвэл хүүхдүүдээс ярилцлага авахд хүртэл дөрүүлээ ямар ч шалтгаангүй уйлж исэн. Ер нь энэ гэр бүлд хамгийн хүчтэй хүн нь хинбэ гэхэд Жион эхнэр байх гэж хариулдагч. Сэтгэл зүйч энэ гэр бүлийг хяналтандаа байлгадаг цорын ганц хүн бол та. Хүүхдүүдийн ялангуяа 2 дахь охины зургийг харуул аавыгаа хамгийн томоор зурж ээжигээ жижигхэн сайн харах юм бол гаргүй зурсан байна. Мөн бүх охтууд аавыгаа хамгийн түрүүнд бас зургийнхаа голд зурсан. Эхнэр нь эдийг гэр бүлээ удирдах байгаа юм шиг харагддагч нөхрийнхөө хариу үйлдэлийг ажиглаж амьдардаг. Өглөө сэрч чаддгүй, сэрсэн ч зориуд босдгүй гэж ярьж байгаач та бүх зүйлд мэдрэмтгий болохоор аль болох тэсэх гэж хичээж хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрж гин. Зүрлэх юм бол өөрөө яг л тоогоо шиг чимээгүй байжгаад нэг тесрэхээрээ аимшигтай болдог. Тэр чин камернуудыг унтраах үед харагдсан. Энгийн хүн хизээч ийм үйлдэл хийхгүй
Мөнгө, эхнэр, хүүхэд гээд бүгд хүснээр ч болтгүй. Тэгвэл хизээнээс эхлээд эхнэр чинь танай гэр бүлээс зайгаа барьж эхэлсэн бол гэхэд Жион мэдгүй гэж хариулдаг. Сэтгэл зүйч би эхнэрийг чинь маш сайн ойлгож байна. Яагад гэвэл та эхнэр рүү ихчүү гэсэн асуултанд хариулж чадахгүй байсан гэхэд Жион миний хувьд эхнэр ихч хоёр маань хоёулаа чухал хүмүүс гэдэгч сэтгэл зүйч бүх хүмүүсийг хайрладаг хүн хэнийг ч хайрладаггүй. Зүгээр л хайрлаж байгаа юм шиг жүжиглдэг. Хэрвээ ихчээс чинь нөхрөө дүү юу гэж асуувал хэнийг сонгох байсан юм шиг байна гэхэд нөхрөө гэж хариулдаг. Сэтгэл зүйч эхнэрээ сонгоно гэж хэлсний төлөө гомдох хүн энэ хорвоо дэлхий дээр ганц ч байхгүй хахад ойлгомжтой зүйл дээр хариулж чадахгүй эхнэрээ уйлуулсаар байна. Гэхдээ одооноос эхлээд өөрчлөгдөд болно гэж хэлээд ирээг оруулж би нөхөртэй ч уулзахад эхнэрээ өрөвцөндөө уйлсан гэхэд ирээг гайхаж уйлж байгааг нь төсөөлөхөд ч хэцүү байна гэдэг. Сэтгэл зүйч яагаад ингэж их уйлдаг талаар нь асуухад мэдгүй зүгээр л өөрийнхөө талаар ярих болгонд нулимс гардаг гэдэг. Сэтгэл зүйч ирээд байнга уйлаад ах нь тийм сайн зүйл биш. Хэрвээ нулимсчин гарах гадах юм бол өөрийгөө сайн ажиглаарай, буцаад орчино. Жионоос яагаад уйлсан шалтгааныг нь асуухад эхнэрээ өрөвдөөд гэж хариулсан гэхийг сонсоод ирээ дахиад л уйлдаг. Сэтгэл зүйч бити уйл. Уйллаа гэж шийдэгдэх асуудал биш. Юу болоод байгааг ойлгож 50 байсны дараа та хоёрын харилцаа сайжирна. Байнга уйлдаг хүмүүст ганцхан шалтгаан байдаг. Хэрвээ уйлах юм бол шүүмжлэл хурдан дуусч хэрүүл маргаан богиносдог. Өөрийгөө хамгаалж байгаа гэж ойлгоход болно. Энэ арга заримдаа тусалдагч байнга ингэж ахаар үн цэнгүй өрөвдмөр зүйл болж хуурдаг гэж хэлээд хосыг хамтд нь оруулж эхнэр нь байнга уйлдаг болохоор сэтгэл готролтой байх гэж бодсон ч эсэргээрээ нөхрийн сэтгэл готрол нэлээд өндөр байна. TCI тестнээс харахад нөхрийн хувьд гэр бүлээ авч үлдэх тал дээр асуудалтай. Ганцаараа амьдрахаар бие дааж ажиллах тал дээр тааруухан хүн ч гэсэн эсэргээрээ амьдарч байна. Өөрийгөө барьж чадах бүхнээ хийж амьдарч байгаа гэдгийг эхнэрийнх нь хувьд сайн мэддэг байх ёстой. Та хоёр хоёулаа тийм их хүчтэй хүмүүс биш ч гэсэн хүүхдүүд гэр бүлийнхээ төлөө бүх хүчээд ажиллаж байгаа ч харагдаж байна. Одоо та хоёр амрах хэрэгтэй. Нөхрийн хувьд өдөрт ядаж 30 минут унтаж амраарай. Бас нэг зүйл нь та хоёр залуухан мөртлөө байнга нэгнээ аажууши, аажумаа гэж дууддаг. Энийгээ өөрчлөх хэрэгтэй гэхэд тэд бие бинийгээ чагия буюу хайраа гэж дуудахаар болоод зөвлөгөөний цаг дуслаа. 자기야. Шийдвэр гаргах цаг болоход Жион салах бодлогүй байгаа. Цаашдаа эхнэрээсээ олон юм шаардах биш, өөрөө тусалж хамт хийвэл бидний харилцаа сайжирна гэж бодож байна гэдэг бол ирээж бас салахгүй гэдгээ хэлж цаашдаа бие биетэйгээ илүү тайван, сайн харилцаж, сайхан амьдрах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Ингээд цаашдаа хамт амьдрахдаа Жионы тавьж байгаа хүсэлтүүдийн эхнийх нь гэр бүлийн уулзалтанд явж дуулахаар бол Жион эхнэрээ хамгаалж манай хүн дуулж чадахгүй оронд нь бүжиглэнэ гэж хэлдэг болно гин. Ирээ угаасаа хүүхдүүдийнхаа сургууль цэцэрлэгийн арга хэмжээндээр бүжиглэний маань. Хоёрт хүүхдүүдтэй уураа гаргаж орилж бахирахгүй байхаар тохиролцоод нэвтрүүлэг дуслаа. Тэгвэл 4 хөөхөн охины аав ээж цаашдаа илүү сайхан тайван амьдарч чадах болов. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.